Чингис хаан одоо үед ирвэл яах вэ? Every night we go through the same thing that you want to say it for another. I get all you want. Зөвхөн хүн бүрийн толгойд Чингис хаан одоо үед ирвэл яах вэ гэсэн тийм юм байдаг тий. Одоо тэгвэл тэр өсөлтөд би биелүүлж өгөх гэж байна. За ихэд бол Чингис хаан нэрт одоо үед ирвэл маш гайхалтай Чингис хаан. Маш гайхалтай. Тэгээд одоо нэг Дубай зэмшил гайхна. Дубай зэмшил гайхна штэ. Ха. Лайксаа баталаг үүсэж байгаа юм шүү дээ. Яг одоо залуу минь энэ яг доороо лайк болон subscribe улаан өнгөтэй тавчиг дараад тэр тавчгийг цэгэр болгоо. За тэгээд let's go. За хэд бол Чингис хаан маань ерхэд бол 1962 онд төрсөн. Аспарсын үеийн сайсандаг юм харууллаа. Монгол хэлээр for Зарим хүмүүс Чингис хааныг бол бутаад дэлхийн талайгаа эзлээ тэгээд амар юм нөө гэж боддог. Яг үнд бол биш. Яг үнд бол Чингис хаан маань ихэд бол дэлхийн талайг эзлэхгүй. Яг тэгвэл хоёр амар том улсын дунд өдөр хоригдож байгаа гэсэн үг. За тэгээд бол ганц цэлэгч байхгүй шүү дээ. Яг үнд цэлэггүйсэн шүү дээ. Манай Чингис хаан ч бол штэ чаавс та. За яг за. Энэ бол цэлэгч байхгүй. Яг үндэслэх гэсэн цэргүүдийг аваад бол тулдаж болно. Гэхдээ үндэслэх гэсэн цэргүүд нь болохоор юу гэж болох вэ гэвэл үндэслэх гэсэн цэргүүд нь болохоор тийм дайнлуунд оролцож үзээгүй тийм нэг хашир сууж үзээгүй, нам сууж үзээгүй тийм хүмүүсээ байгаа болохоор бол Чингис хаан юм хэд бол баг л ойлгохгүй тий баг. Тий. Миний фонд болохоор ихэд бол Чингис хаан маань ихэд бол ганц одоо энэ ганц АК-тай сэргэн төрөл нэг one shot-лаад алуулна штэ. Бараг чи цаашаа энэ stand up гэж яах гэдэг. За тэр ч одоо ихэд бол тийм байгаа штэ. Тэр болохоор бол Чингис хаан ихэд бол бараг чадахгүй байх. Бол Чингис хааныг бол ганц АК-тай зэрэг багтал хийч шотлол олно. Яг уу тий. Нуус месрэг АК тавьж нэгэ таан төсөөлтөө. АК л хэлж байгаа ч тий. Тийм болохоор ихт бол АК 47 shotgun модкан одоо амар тийм буу тийх буу ялангуяа төмийн зэвсэг энд бол яг алуулна. Чингис хаан бол fuck you. Тухайд л юм л амар том. Гэтэ энэ бол Чингис одоогийн технологиг сураад, шүтээс сураад тэгээд цэрэгт яваад энэ бол тэгэл юм. Тэгэл хадвал Чингис хаан ихэд бол тэнд явахгүй дахиж тэргийн талыг эзлэхгүй гэсэн үг ойлгосоо. За гол ирэнд орцгоо. За хэд бол Чингис хаан маань ихэд бол ингэдэм байж. За хэд бол одоо гол яриа буюу Чингис хаан одоо үед яах вэ гэвэл тань цоролцохгүй танал мэдсэн шүү дээ. Одоо тэгвэл ихэд бол улс орны илүү сайхан болно нэ. Улс орноо 30 сая хүн амтай болгочоод ихэд явна да Чингис хаан маань. Өнгөрөндөө. За яг 100 наслна. Хот 100 наслна. Нутаанс бус зүйлд бол ихэд бол дуулснаа зуулсан. За ихэд бол тийм. Тэгээд бол Чингис хаан бол одоо үед ирвэл нэг юм болд юм байна гэдгийг ойлголоо. За тэгээд бол Чингис хаан бол одоо үед ирээд тийм ихэд бол миний ихэд бол за ихэд бол миний ихэд бол бодлоо бол Чингис хаан одоо үед ирвэл улсаас илүү сайхан хүн амтай болгочоод тийм бол улсаа илүү сайхан болгоод баг Дубай шиг болгочиход юм дөө яг үнтэй хэлэхэд бол тэгээд ихэд бол хаан сагсалт хийж магадгүй бас ихэд бол үнцгийг гэсэн хүмүүсийг нийлүүлээ те. Ерөнхий сайд болгож магадгүй ерөнхийлөгч болгож магадгүй тэгээ ерөнхийлөгч хаамаа гэж ухаалгүй. За юм
бол Чингис хаан маань хэд бол одоо хэдэл нэг юм болт юм бэ. Тэгээд болохоор за ихэд бол Чингис хаан хэд бол өмнө хөдөө үйжсэн. Хөдөөний тал нутгаа сайхан мэдэн дээр хөдөө хэд бол бууж ивлэн хэд бол сайхан л да. За. Жишээ нь миний яригууд зөндөө дуртаг юм байгаа ч. Жишээ нь Чингис хааныг хэд бол яаж ийсэн, яаж энэ дийлэхүү, яаж энэ ямар тохиолдолд дийлэхүү, Сүхбаатарын ордныг шатаах үгүй юу, Монголоо товдож улсаа гэсэн сэтгэлгүй хүмүүсийг Монголд залах уу гэх мэтчлэн тийм юм бол дуртайгүй явагдсан байгаа. За тийм. За энэ зүйл бичигдүүлээ. За баяртай ба. Чааш манайха энэ Facebook руу холбоотой спонсороо хайдаг шүү. За тэгээд бай. Баяртай манайха.